ерөнхийдөө бол маш олон удаа ингэж фейлдэж дахиж буцаж эхлэх гэж амар олоотой үзсэн. Тууштай явах гэж үзээл буцаа буцаад тархалж байгаа байхгүй. Тэгээл ингээд тэгэхээр тэрэнд зориулаад сэтгэл зүгээ маш сайн бэлдэж өгөх хэрэгтэй. Ер нь бол step by step буюу өдөө зориулаад хуваар гаргаж өгөх хэрэгтэй. За хай блог бүгдэнд нь өглөөдрээр мэндийг хүргэе. За тэгэхээр бүгдээрээ одоо ингээд яг миний өмнөх бичлэгийг үзсэн бол яагаад жимд явах хэрэгтэй вэ гэд хэлчихсэн. Одоо харин л хэрхэн яаж яг тууштай жимдээ ингээд явах вэ? За ингээд орчлоо тий. Тэгвэл одоо яг хэрхэн яаж тууштай явах вэ гэдгийг бүгдээрээ ярилцъя. Яг дасгал хөдөлгөөн эхэлсэн жил гэх юм бол би 2019 оноос хойш хийсэн. За тэгээд 2019 оны 1 сарын сүүлээс эхлээд ерөнхийдөө бол яг хийж эхэлсэн. Ер нь 7 сар хүртэл хийгээд тэрнээс хойш би дасгал хөдөлгөөн хийх ерөөсөө болсон. Яа гэх юм бол би тухайн үед болохоор яг ингээд зорьсондоо хүрээд тэгээд зорьсондоо хүрсэн болохоор одоо надад шаардлага гэж бодоод би хийхээ болсон. Тэнгүүд би буцаал ингээд фейлдээл дахиад ингээд тууштай явах гэж үзээл буцаа тархалж байгаа байхгүй. Тэгээл ингээд ерөнхийдөө бол маш олон удаа ингэж фейлдэж дахиж буцаж эхлэх гэж амар олоотой үзсэн. За харин сүүлийн 3 жил яг яаж тасралтгүй тууштай явах вэ гэх юм бол за хамгийн ихнээс нь сахилга бат маш чухал юм шиг санагдсан. Яагаад сахилга бат вэ гэх юм бол нэг тийм сахилга баттай хүмүүс гэж байдаг шүү дээ. Яг шийдсэн би энийг хийн л гэсэн бол хийдэг. Яг ингээд яг тэр үгэндээ ингээд цагаа зарцуулаад менеж хийгээд ингээд нэг тийм шийдсэн хүмүүс байдаг та. Тэрийг ерөнхийдөө бол сахилга баттай гэж би ойлгодог. Тэгэхээр надад бол сахилга бат хамгийн чухал юм шиг санагдсан. Тэгээд тэрний араас болохоор сэтгэл зүгээ маш сайн бэлдэж өгөх хэрэгтэй. Ерөнхийдөө бол за би одоо ингээд жимд явж байгаа шүү. Тэгээд ер нь л ингээд урт хугацаанд явна. Ер нь тууштай явна гэж бодож сэтгэл зүгээ маш сайн бэлдэж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд хүлээлт тавиад ч юм уу юу ч ингээд бэлдээгүй ямар ч юмыг ингээд туулах тийм хүчгүй ингээд орчхоор амар хэцүү байдаг. Ерөнхийдөө бол маш хурдан шантрах гадбайдаг. Тэгэхээр тэрэнд зориулаад сэтгэл зүгээ маш сайн бэлдэж өгөх хэрэгтэй. За тэгээд энийг болохоор би ер нь дандаа хэлдэг. Ер нь л зорилго маш чухал. Та яагаад явах гэж байгаа? Таны яг зорилгочийн үеийн жин хасах юм уу? Булчин мас нэмэх юм уу? Яг ямар зорилгоор жимд явж байгаа? Тэр зорилго маш чухал. Тэгэхээр өөртөө жижигч бай, тонч бай, зорилготой л жимд явах хэрэгтэй. Ерөнхийдөө бол өөртөө зориулаад хуваар гаргаж өгөх хэрэгтэй. За яг фитнестэйг 7 хоногийн хэдэн хоног явах юм, өглөө явах юм уу, орой явах юм уу, өдөр явах юм уу гэсэн хуваараа гаргаж өгөөд өөрийнхөө календар дээр ч юм уу ингээ үүсгээд өгчүүл зүгээр. За би яг яаж хуваараа гаргаж явдаг вэ гэх юм бол би хөвчлэн оройн цагаар бэлтгэлээ хийдэг. Харин одоо яг нөгөө жишээлх юм бол миний ажил ингээ орой их ажиллах шаардлагатай ч юм уу ивенттэй за эмээ дээр хондог өдөр байх юм бол би өглөө нь явцдаг. Тэгээ ерөнхийдөө өдрүүдэд харж чаад өглөө орой өдөр орой алинд нь явах уу гэдгийг ер нь хэлүүлчихдэг. Амралтын өдөр болохоор би яг өдөр юм уу орой бас явцдаг. Би одоо яг тэгэж яг өмнөх шигээ 7 хоногийн 6 юм уу 7 хоног ерөөсөө явахгүй байгаа. 7 хоногийн 5 хоног л явж байгаа. Ажлын 5 хоногийн 3 хоногт нь яваад амралтын өдрийн 2 хоногт нь яваад ингээд 7 хоногийн 5 удаа явж байгаа. Яагаад тэгж байгаа вэ гэх юм бол ажлын өдөр ер нь нэлээд ачаалттай ажиллачаар бүр амар ядарчдаг. Тэгээ бид нар чинь ажлын 5 өдөр 5 нэг өмнө гэхэр чинь ер нь нэлээд ядарч байгаа байхгүй. Тэгэхээр биеэ аль болох ядраахгүй тулд амардаг 2 өдрөө хоёуланд нь явбал зүгээр санагдсан. Би болохоор одоо яг нэг тийм хуваараар явж байгаа. 1 дахь 3 дахь 5 дахь гэд тэгш өдөр нь ерөөсөө явахгүй. Тэгчингүүд надаа одоо ингээд сүүлд ингээд ажиглаад харагдангууд би энд маань ч гэсэндээ харьцангуй амар болж байгаа байхгүй. Тэгэхээр та эд маань ч гэсэндээ яг хизээ явах боломжтой байна. Тэрийг өдрүүддээ ер нь бол зоогоод хуваар гаргаж. За тэгээд ингээд хуваар гаргацсан байгаа штэ. Хуваар гаргасны дараа 1 дахь 3 дахь 5 дахь за жишээлх юм бол яг аль булчин яаж ажиллуулах юм тэрийг бас ерөнхийдөө бол давхар тэрэндээ ингээд оруулаад өгчих юм бол зүгээр. За энэ гэхдээ нөгөө ер нь бол жоохон агсан төвшний болохоор би энийг эмэгтэй хүн ямар дасгал хийх юм бол сайн бэ? Ерөнхийдөө дасгалуудаа яаж хуваарлдаг гэдгийг дараа нь тусны яриад хэлэхгүй болохоор энэ ер нь бол илүү тийм урт болчих байх. За тэгээд ер нь бол step by step буюу баг багаар ерөнхийдөө бол
ингэж тасгал хөдөлгөөнө хийчихсэн зүгээр. Тэгэхгүй ингээд нэг найз чинь 2 3 жил ингээд жимд явдаг. Тэр найзаагаа дагаад эхний өдрөө ингээд шууд хийх юм бол тэр тасгал өөрт чинь маш хатуу санагдана. Одоо би чинь хэрвээ өмнө ингээд тасгал хөдөлгөөн хийгээгүй олон жил болсон ч юм уу те ер нь хөдөлгөөн хийдэггүй байжгаад гинэд хийх юм бол би чинь ерөнхийдөө бол ингээд амар тийм цочрол авна. Тэгэхээр баг багаар эхлээд ерөнхийдөө бол кардио тасгалаас эхэлсэн нь зүгээр гэж ерөнхийдөө бол бодож байна. Тэгэхгүй болохоор хэрвээ одоо шууд тэг хөдөл хийгээд эхлэх юм бол ер нь бол би чинь тэр чигээр хүндүр орно. Тэгэхээр аль болох кардио зам дээр алхах ч юм уу тий шатан дээр бас алхаад дэмий байх. Эхнээс нь зам дээр ерөнхийдөө бол алхаад баг багаар биеэ ингээд жоохон халаах маягтай тийм хит exercise гэд байдаг та. Ингээд ялаа малаа алхах ч юм уу тий тиймэрхүү дасгалуудаас ерөнхийдөө бол биеэ халаагаад эхний өдөр бол тэгсэн зүгээр. Тийм тэгэл яг нэг тийм баг багаар л ингэж өөрийгөө биеэ тасгаад өгч юм бол зүгээр. Тэгэхгүй шууд л тасгалтаа орчих юм бол миний бодлоор бол би амар их тийм цочирдог байх гэж бодож байна. Тэгээ хүндүр орчоод хүндүр орсны дараа ингэж маш удаан ингэж тэр хүндүр арилдаг болохоор яг эхэлж явж байгаа тохиолдолд гэдэг. Тэгэхээр энэ дээр маш жоохон ингээд хянуур боломжтой андаас гэж үзэж байна. Зарим хүмүүс яг нөгөө хүндүр ороод тэндээсээ хашраад ер нь бол жоохон хобби болчдаг. Тэгэхээр аль болох баг багаар л ер нь эхэлсэн зүгээр. Өөр нэгэн гэж тэр таныг ингээд тууштай явах нэг юм гэх юм бол тийм бичлэгнүүд байдаг шүү дээ. Одоо хүмүүсийн яг яаж турсан талаарх бичлэг ч юм уу эсвэл нэг тийм TikTok дээр рилсүүд яваад байдаг да тасгалаа хийж байгаа. Би болохоор яг кардио хийж байгаа үед яг тэрийг үздэг байхгүй TikTok-оор зүгээр л ингээд хүмүүсийн тасгал хийж байгаа бичлэг ингээл ясаа адилхан л бид нар чинь зовоод байгаа шүү дээ. Тэгээд яг тэрийг ингээ харахаар надад амар гоё байдаг. Тэгэхээр та хэд маань ч гэсэндээ яг кардио хийж байгаа өдөр байх юм бол хин нэгний бас тий гоё ингээд YouTube дээр байгаа бичлэгийг давхар үзэх ч юм уу. Тэгээд тэндээс нь гоё суралцаад явбал бас зүгээр. Тэгээд эсвэл яг тийм нэг урам авахар бичлэгүүд байдаг та. Нэг тийм 15 юм уу 20 секундын амар зэвүүн айдэгс ч юм эсвэл тийм ингээ бичлэгнүүд үзэхээр би ингээ бүр цаанаасаа огшоод тэгээ яг нэг кардио хийчихэнгүүтээ нэг алмаар санагддаг байхгүй юу? Араас нь нэг жоохон кардио хийчихэнгүүтээ араас нь тасглаа хиймэр ч юм уу эсвэл кардиогоо илүү сайн хийх ч юм уу шатн дээр алхаж байгаа шатныхаа ингээд дээшээ одоо нэг тоог нэгсгэх ч юм уу тиймэр санагддаг. Тэгэхээр та хэд маань ч гэсэндээ энийг туршаад үзээрэй. Тэгээд би юу ч гэсэн маш богинохон бөгөөд товч тодорхой энэ бичлэгийг хүргэхийг хүслээ. Яагаад гэх юм бол хитрхийн нурш болчих юм бол та хэд маань гэсэндээ үзэхэд хэцүү болчих байх. За тэгээд яг эдгээр зүйлсүүдийг дагаад туршаад хийгээд үзээрэй. Тэгэх юм бол магадгүй багч гэсэн нэмэртэй байх. Тэгээд миний хувьд гэх юм бол яг эднэрийг хийж өгнөхэд бол турштайгаар яг өдөө хүртэл явсан байгаа. Би ерөнхийдөө бол насан туршдаа л яг ингэж жим хийгээл явна гэж бодож байна. Жирэмсэн болсон ч яг ингэж хийгээл. Тэгэхээр та хэд маань ч гэсэндээ тууштай байж чадна гэж итгэж байна. Тэгээд амжилт хүсье. За тэгээд дараагийн бичлэгээр болохоор жингээ хэрхэн яаж байрах вэ? Одоо юу ч хийсэн яаж тархлахгүй тэр жингээ ингээ хадгалж авах талаар ерөнхийдөө бол яриа гэж бодож байна. Тэгээд энэ хүртэл бичлэгийн маань үзсэнд баярлалаа. Баяртай.